Чи одоо тэгээд уучлаад тахтай яадгийн. Ороод ирэхэд чи ямар байдалтай байж исэн? Чи ямар зөвүүн юм бэ? Зөвүүн юм биш наад чинь. За яах вэ? Тэгтээ найз нь уучлалцсан. Эр хүн амьдралдаа нэг удаа алддаг гэсэн. Тэр алдаан л юм байл. Засарч хахаа. Итгэхгүй чи. Хавар намар болоод шүү дээ. Бадаарч нэг жоохон сэрүү ороод идэг. Тэгсэн би нөгөө хавар намрыг хувцгаа. Тэштэй хараа. Чи нөө надад мөнгө өгсөн. Тэг удаа яана шилжүүлчихье. Миний хараа өмнө жил очиод авсан газараас авч авчихцаа. Тэрийг би өөрөө мэдчихтэй. За, үнсэ. За. За хайртай шүү. Бай бай. Нэг юм чи одоо гавья байгуулсан юм шиг юунда пэд хийгээд байгаа юм. За яах вэ? Юу пэд гэрээ. За яах вэ? За, сайн байна уу? Ой, за сайн байна уу минь дөө. Том Макс дэлгүүр тавтаамаар л. Нөө өмнө жил би нөө хавар намрын хувьд бэлтгэхдээ манай найз охин миний хувьцыг бэлжижсэн байхгүй юу? За. Энэ якийг авч илаа л да одоо л шинээрээ. Мэдээ наач чамар штэ манай. Тэгээ би бодохгүй дараа жил заавал өөрөө очиж энэ газараас бэлднэ гэд би одоо өнөөдөр ирж байна. Тэг үз минь дөө. Бүгд гоё хямдгцсан байгаа шүү. Хүү энэ Юу вэ? энэ өргөдлийн энэ гадуурх танаа зард юм уу? Энэ эдтэй байна. За ер нь бол наадах чи ахын дөө гадуур 380 маягтай зарагддаг юм байна лээ. Гадуур яг одоо хийдгээч. Хэдий? Одоо ахын дөө наадах 85. Хитэр аваа. 85. Одоо бол сезон ирээд идэг. Тэгтээ ахын ингээ хямдруулаад байдаг. Танах хэдэн хуваар хэмдрүүлж чаддаг юм? Ер нь бол ахын дөө бүх бараандаа 50-аас 90% хямдрал зарлцсан. Одоо энэ жишээ нь Calum Clinic хүрдэг байна. За энэ бол яг өөрийнхөө дэлгүүр дээр 275 мянган цангтай байдгийн. Тэнгууд ах нь одоо энийг 75 мянга гоц. Ой. Юу. Яагаад та тэгж хэмдрүүлээд байгаа юм? Юу агуулга чөлөөлөх гээд байхгүй да. 100 цаг ирж байна. Ах нь ахаа зуны гой бараанууд оруулж ирмээр. Юу. Энэ нөгөө нэг эмхтэй загвар нэг Бага штт. Бага. Бүх арзмаар байна ахын. хайртай эмхтэй таах гэдэг. Би гомдоцсон. Тэгээд бас тэрийг баярлал хос үз авах гэдэг байхгүй. Ой тэг мэдв. Аав. Ой, юу яадаг ш нэг хайртай эмхтэйтэй зүг ингээл нэг 100 аяллаар явж хахад нэг юм дулаах юм өмсөөл гал тойроосоо нэг бүт оройн Гоё гэдэг штэ. дулаах юм байна уу? Байлгүй байт юм дээ. Тэрүүгээр энэ хараа. Nike, Stone Island, North Face бүгд хямдарсан. Ой, энэ Уул нь наа чи одоо сезон ирээд байгаа. 48 мянга юм уу? Тийш 110 мянгаар зарж илаа ахын. Бүх бараа энэ дотор байгаа ширхэг бараа хүртэл 50-аас 90% хямдарсан ахын дүү. Оо, зөө. Амар харагч байна. За энэ ч л одоо гал тойроос олж явахтай. Гоё шүү дээ. Ах ямар давгүй гадар. Энэ цам цаахар зарж байна. Би бас яг энэ цам цаах. Чи юу яриад байгаа юм бэ? Энэ надаа байж тэнд. Одоо чи эднэр гадуур хэдээр зарагдаг гэж бодож байна. Иймэрхүү цамцнууд. Харин би 160 гэдэг шүү дээ. За ер нь бол тийм байгаа заяа. Ах нь бол анхандаа 120-оор зарж ирсэн бүх цамцнуудаа. Өөх бас амтхан зарж шүү. Одоо 25 мянга шүү. 25 мянгаар ав. Би таачд яаж хэмдрүүлээд байгаа юм? Ах нь агуулт чөлөөлөх худалдаа хийгээд байгаа байхгүй юу? 18 аа. Тийм шүү дээ. Бүгдээрээ гоё 20 юм уу? 20 мянгаар зарж байна. Бүгднгээс нь эмхтэйг нь хослол авчиж Болно. Бүх арзмаар байна. би нөө хайртай өгнө гомдоц юм. Гоё чест мэдрэмжтэй залгасаар Сорн хаан шиг заяа. болно ахын дөө. Наачин тэр вирус уучлах чадахгүй байна. Гуштэй. Яах вэ юм болоо. Байна уу? Байна Арик ơi. Танаа хүн чинь орж ирээ гарлаа. За хувцсуудаа авцсан уу? Тэгээ нэлээх хувц авлаа. Тэгээ авсан хувц болгоноос бүр хоёрыг авлаа. Өөртөө адилхан чамд нэг хийгээд. Тийм үү? Айгуу сэтгэлтэй мэдрэмжтэй залуу байх шиг байна уу? Мэдрэмжтэй. За ойлголоо найзан тэгвэл яриа за. Юу гэнэ? Хөөе цаадах чинь бүр хос авцнууд авцсан байж тээ. Үе ямар хөөх юм бэ? Тийм байгаа зү.
Ухаарсан юм шүү над чинь. Яг тэгсэн юм шиг байна. За тэгвэл ганц удаа уучлахгүй та. Тий. Тэгээ болохгүй бол тэгээ салчин л. Салахгүй юуг салчид ямар муухай амт юм бэ чи. Ирнэ. Яа. Харин чи бүр амар гоё харагдчихээн. Гоё нөө. Эний чинь хайлаа штэ. Яа. Юу? Тэр юу яараа? Эно? Аа. Энд би юу юм аа. Ээжэд нэг жоох юм авсан. Ээж давсан бай. Тэг. Энэ хамаагүй тийм миний хард хамаагүй. За. Харин гэс нэг хүнтэй болчихдээ. Нэг бодохгүй. Үнтэйг нь ээжтэй айлт уулзчаад гэрлүүгээ авчихдээ за. Юу? Хараа. Яасан бэ? Чи зүгээр ээж рүү явж ойлгуулад өнөөдөр зүгээр цуг кино үзэл татах уу? Гойч штэ хараа. Ээж рүү очих болохгүй яар. За харин орой үрд. Энэ зөв ойлаад яах вэ? Найз нь уйлаагүй. Надад тариг үн яраас. Уйлаад ч яах вэ? Харахгүй байхын аргагүй хайр татсан харц хажууд нь байх уу төгөл дутна